Зочид төлөөлөгч олон ханд маадагнас сайхан номын нөхөд сайхан ээж нартай өнөөдрийн халуун мэндийг хүргье. За ингээд олон сайхан эрдэмтэн мэрэгдэд гадаад дотоодод Бурхны шашныг судалдаг, тэрнтэй урд төрлийнхөө холбоогоор хэлхээгээр ойр байдаг сайхан усуудын лекц хэлтгэлийг сонссондоо баяртай байна. За намайг зондын дууламжаа гэдгээ. Би одоо Төв аймгийн Угтаал цайтан сумын нутагт төрсөн. Миний аав очир зондын Төв аймгийн Угтаал цайтан сумын шавартын хурлын их хүндэд байлаа. Тэгээд аав маань биднийг одоо шүтэн бишрэх одоо хугацаа хаалттай тэр цагт эрийн жиргээгүй, охины жохин гээгүй 7 сайхан хүүхэдтэй зэрэг адилхан ном сургаж дамаа хамт ажлын ном гэдгийг бүр ой танд нь ортод сургаж өгсөн юм аа. Ингээд энэ номыг сургаж өгөх зэцүү эрдэмтэн мэрэгтэй сайхан багш шав оруулж өгснөөрөө өнөөдөр би энэ Жанжигдчлалын хийдийг үүсгэн байгуулад байна. Жанжигдчлалын хийдийг үүсгэн байгуулахаас өмнө миний одоо өөрийн хувь заяа байдаг бах. Тэр нь олон аав ээж олон сайхан хүмүүсийн буйнаар түрүүнд одоо гараад өнгөрлөө. Намдалдчлалын хийд гэж Баян хошууны хийдийн Банзар багштайгаа анх тэр намдалдчлалын хийдийг байгуулах 7 хүний нэгээр хурж 16 жил тэнд турсан. Тэгээд 16 жил турсны дараа өөрийнхөө гаа багш Шарав Жамц гэж Анжаа гэж очтой. Тэр ламынхаа миний хүү би энэ номыг 13 настай байхдаа авсан. Тэгээ 13 наснаас хойш одоо хүртэл 50 гаруй жил тасралтгүй хурж явна. Тэгээд энэ миний хүү нэг хурд байгуулахын шүү хэзээ нэгэн цагт гэж гандан намар хоёроо өгөөд тэгээд тэрний дагуу би 40 жилийн дараа 2005 онд өөрийн одоо хурд байгуулсан Жанжигдчлалын хийдийг байгуулсан юм аа. Тэгээ одоо энэ Жанжигдчлалын хийд маань 20 гаруй ламтай тогтмолын үйл ажиллагаатай ингээд хүүхд залуучууд байна. Жижигхэн хүүхдүүдийг авч ном сургаад одоо сайхан зочноор ням даваа хийсэн, жаг цэнгөндөө явсан ийм сайхан залуучуудтай ламтай хурдгаа. Бид үеийн сайхан ламнартай лам аав нарын үеийн ламнарын залгамжаа олоод ардаа олон сайхан үеийн лам хүүхдүүдтэй болсондоо бас баярлж явлаа. Энэ өнөөдрийн энэ сайхан эмэгтэйчүүд бүхэлдээ танахтай одоо баярлж эндгээ хорон цуглаад ямар ч их сайхан өвчээртэй, хүлээцтэй, өвтгөлтэй сууж ном сонсож байгааг нь хараад баяртай байна. Энэ болгоны суулгаж, энэ болгонд өвчээртэй хангадаг болгож өгөхөд хамгийн хороотой хүн бол ээж байдаг. Хүн ээжээ ямар байдгийг дуурайж өөрөө хүн болж өсдөг болохоор зэрэг ээжтэй бүгдээрээ бүх ээжүүдтэй одоо буйны сайхан өрөөл өргөё. За тэгээд энэ хурд одоо сууч сайхан ном илтгэл уншсан залуучууд энэ одоо гадаадын хөнгөхөд саяны хүний хөлбөр одоос биширлээ ийм сайхан монгол хэлтэй ингэж манай Монголын Бурхны уламжил шашныг судлаад биднэрт өөрөө хэлээр яриад өгч байгаа бол их сайхан байна. Энэ залуучууд ямар сайхан гэгэрсэн юм бэ? Энийг бас бид нэр үеэрээ дамжуулж арийнхаа залгамж холбоо болсон хүүхдүүдтэй сайхан сурах юмсан гэсэн сэтгэл төрж байна. Та бүхэнд одоо эрүүл сайхан байхыг хүсэж өрөөё. Энэ өнөөдөр энд сууж байгаа хүмүүст одоо Бурхны шашинтай эмэгтэй хүн шүү та гэдэг нэрийг одоо дуулгахад аав ээж гэр бүл үр хүүхэд хамгийн их нөлөөтэй байдаг. Тэр болгонд миний ард бас адилхан гэр бүл үр хүүхэд ах эгч хамаатан садан хүн бүгд байсан учраас өнөөдөр эдээдээ яваадаа тэр болгондоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд үнцэдээ одоо бас их баярлж байна. Энэ хүүхдийг би жоохон байхад нь сонсч ирсэн.
одоо 10 хэдэн жил сайхан зодлоожингийн номыг уншаад би өөрийн хараагүй байхдаа би уунгут явж байгаа одоо тэр сайхан лөөж уншиж байхаа сонсоод их сайхан уярч өдөржингөө сонсч эргүүлэн дахин сонсч явлаа. Тэгэхээр зэрэг хүндийг ерөөсөө ёстой төрүүчийн хүний хэлдгээр хөгшин шүү чиг гэх юм байхгүй, залгчүү чиг гэх юм байхгүй, хүүхэдчүү гэх юм байхгүй. Бид урд урдны тавьсан хүний тавьсан сайхан ёроолын хүчээр энэ дайтай сайхан амьдарч, энэ дайтай сайхан сүжигтэй яваа. Энэ ёроолын сайхан Батар шиг улам номтой, эрдэмтэй, урт настай, буянтай сайхан ээжүүд явцгаагаарай гэж өрөөё. Анхаарал тавьсан баярлалаа. За сайхан сургаал